Та нарт нэг харуулах уу? Үсээ дахиад бодох хэрэгтэй болчихлоо. Сайн байцгаана уу? Чемка байна. За өнөөдрийн бичлэг тавтай байрал. Өнөөдөр ямар бичлэг хийж байгаа вэ гэхлээр би үсээ бодох гэж байна. Би болохоор үсээ сар гарны өмнө буцаахгүй юу? Бор өнгөөр буцсан. Тэгээ одоо ингээд та нар ингээ харах юм бол ингээд жоохон сүрнээсээ ингээд хар өнгөөр будаа тэгээ энэ тал ингээ борно ингээ мэдэгдээд байгаад тэгээ ингээд нөгөө угаах тусам ингээд өнгөнд арилаад нэг иймэрхүү өнгөтэй болцсон гэх юм уу. Тэгээд миний би өмнө болохоор будахтаа бас нөгөө өөрөө шууд будаагаад өөрөө бодцсаахгүй гэртээ. Би ер нь дандаа үсээ гэртээ будчихдیں۔ Өөрөө. Тэгээд өмнө нь болохоор би энэ будгийг авч будсан. Тэгээд миний хүссэн өнгө болохоор зүгээр хар бор өнгөс ахгүй юу. Тэгээ хар бор өнгөөр будъя да гэж бодоод тайжгаад энэгээр будсан чинь миний үсний ийм бор өнгөтэй болцохгүй юу. Тэгээд анхандаа талдах гэж байгаа. Тэгээ эсвэл яванда ингээд гайгүй болоо. Тэгээ одоо ингээд яг нэг амар муухай бол биш байгаа л да. Нэг ингээд одоо гайгүй хүмүүс ч гэсэндээ өсний өнгө чинь амар хөөрхөн байна гэл. Тэгээд бэсин. Гэтэ миний бодож байгаагаар болохоор зүгээр гоё хар бор өнгөөр будъя тас хар өнгөөр будъя гэхэлэр дараа нөгөө нэг одоо янз бүр гоё өнгөөр будъя гэхэлэр нөгөө нэг хар өнгө чинь жоохон хэцүү байдэн штэ өсчингүүд ч гэсэндээ хар өнгөөр битгий будгээд тийм болохоор тас хар өнгөөр бол будахгүй тэгээд үсээ зүгээр хар бор өнгөөр будъя гэж бодоод тэгээд дахиад будаг хайжгаад нэг төстэй будаг олсон байгаа. Тэр өнгөөр өнөөдөр бас өөрөө будъя гэж бодож байна. Өнөөдөр би ямар будгаар будах вэ гэхэлэр энэ будгаар будна. Soft leg гэдэгцэн байсан. Гэтэ энэ soft leg гэдэг нь болохоор бүр амар ингээ хар тас өнгө биш зүгээр хар бори өнгөтэй гэдэгцэн байсан. Нэг авцсан хөрх байгаа. Нэр тэрийг бодоогүй юм шүү дээ. Миний ус одоо нэг иймэрхүү байгаа уртна. Миний ус бүр амар урт зургацсан байгаа. Би ингээ нэг тарим хэстэйсэн шүү дээ. Одоо би үсээ ингээ ургуулж байгаа. Нэг ийм байна. Үсээ тэгээ одоо энэгээр идэвлээ будъя. Тэгээ будахгүй байх уу гэж амар их бодсон. Хүмүүс энэ үсний өнгө амар хөөрхөн байна. Битгий будаа гэдэгс ахгүй. Тэгтээ одоо яг хөтэй энэгээр ингээ будчихъя. Тэгээ үсээ будахын тулд мэдээж муу хувцас өсөд ирсэн байгаа. Тэгээ энэ удаа залгаад өгөх юм бол энэ шингийн юм байна. Энэ бодол будагын шиг байна. Тэгээд энэ нөө заавар. Тэгээ бас нэг юм хүн байна. Энэ болохоор шампу гинэ. Шампуны юм байна. Энэ болохоор амжуулагч маск гинэ. Энийг үсээ будсны дараа хэрэглэх юм байна. Тэгээд энийг нь хоёрыг хэрэглээд энэ дэглэм энийг нь чигээд үсээ будах юм шиг байна. Тэгээд хүссэн өнгө маань гараасаа гэж бодож байна. Гэтэ надаас энэ өнгө маань ингээд таалагдаад байгаа байхгүй нөх амар бол муухай биш агаад байгаа нэгээд ингээд бодоод ингээд алингээр ингээд бодох уу гэдэг ингээд хүмүүсээс асуугаар ингээд хүмүүс яг ингээд хоёр болчиход байгаа байхгүй ингээд зарим нь болохоор одоогийн үс чинь зүгээр байна гэх зарим нь болохоор будчих гэ. Тэгээд би ингээд жоохон шийдэр гарахтай жоохон удаан. Тэгээ ингээд хүнээс ингээд найзуудаасаа ингээд асуухаар ингээд найзууд маань хоёр тал болчихдог байхгүй. Тэгээ амар хэцүү. Тэгтээ яг өнөөдөр будчихъя гэж бодоо. Тэгээд будчихъя. Өнөөдөр үсээ будангаараа та нартаа үсэндээ ямар шампунь хэрэглэдэг, юу хэрэглэдэг талаар жоохон тайлбарлая гэж бодсон юм аа. Тэгээд миний бодгоос өмнө би энэ эдгээр чих болон духны хавсгээр тэгээ хөдөөнд ингээд жоохон төрчдөг. Энийг төрхлээ дараа будаг малцсан гэсэндээ ажиллах хэлбэр байдаг гэж сонсон. Үнэн л би гоё шампунь төрч байгаа шиг ингээд боддог. Тэгээд сайн жол юм хэлээ. Тэгээд нэг бодлын дараа ус ингээд амар гимцэн тийм мэдрэмж төрөхгүй. Харин өөртөө ингээд бодчих. Гэтэ энэ өнөр амар юу юм байна. Хурц юм байна. Амар нүд тоолгоор сууж байна. Үнэхээр энэ бодож жоохон юу юм бэ шүү. Айлт юм шүү. За үсээ будаад төрж ирсэн. Хараа. Одоо ингээд будаад би нэг одоо хэдэн минут болсон бэ? 5 минут болсон уу? Гэсэн чи миний ус хараа ингээд бүр хаваар болоод эндээс ингээд хаваар юм нэ. Тэгээ сайн нөгөө зүүн дэх наалцнуудаа бүгдийг угаасан нэ. Энэ артлыг харж чаддгүй. Гар тавлж яна. Хамгийн будаа. Би энэ хоорондоо та нартаа саяны хэлснээр үсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар та нартаа хуваалцъя гэж бодлоо. Би ихтэй үсээ амар бол арчлаад байдаггүй байхгүй юу? Тэгтээ бас огт юм хэрэгэлдэг бол биш. Тэгээд та нартай яг зүгээр сонирхож магадгүй байх. Тэгээд хэрэгтэй байж магадгүй байх гэсэн үгнээс танилцуулъя гэж бодлоо. За хамгийн эхлээд би шампунь биш дээ. Шампунь болохоор сүүлийн үед энэ шампуныг хэрэглэж байгаа. Nard шампу гэдэг. Өндөр нь болохоор зүгээр л энгийн үнэртэй. Би болохоор хамгийн чухалчилж үздэг биний нэг үнэр
Хүмүүс бол ингээд үсэнд яадаг гэдэг гээд тэгдэг юм эле. Би болохоор үнэрийн амар судалж авдаг байхгүй. Би болохоор юм гоё цэцэг шиг юм цэцэгний үнэр ч юм уу нэг тиймэрхүү үнэрэнд амар дуртай. Болохоор үнэрийн амар бодож авдаг. Тэгээд энийг уншаад энийг хүмүүс амар гоё гэд харна авсан чинь надад нэг тийм гоё үнэртэй санагдаагүй. Тэгээ угаасны дараа үснээс нэг амар гоё үнэртэй байдгүй юм санагдсан. Тэгээд энээс өмнө болохоор бас өөр зөндөө олон шампунууд хэрэглэж ийсэн. Тэгээд жишээлбэл энэ 8 номертэй энийг хэрэглэж ийсэн. Энийг болохоор салонд хэрэглэдэг айгу сайн гэ. Тэгээд энийг хэрэглэж ийсэн. Бас хуйхны эмчилгээ өгдөг гээд олив онгоц зардаг бас энийг хэрэглэж ийсэн. Иймэрхүү шампунууд хэрэглэж байгаа. Тэгээд сүүлийн үед энийг хэрэглэсэн байгаа. Тэгээд надаас энэ шампунуудаас хамгийн гайгүй таалагдсан энэ 8 номерын энэ шампунь болов гэж бодсон. Тэгээ энэ шампунь гэхдээ үнэр нь их гоё биш. Амар үнэртэй бол биш мөртлөө зөв үсийг амар гоё болгох юм шиг надад санагдсан. Тэгээд та нарт хэрэг ахаар бол энэ шампуныг санал болгож байна. Тэгээ хамгийн гоё үнэртэйсэн шампунь болохоор энэ шампунь байгаа. Би тэгээд үсээ угаачаад заавал өмнө нь дандаа тритмент хэрэглэдэг байсан хгүй ангижруулагч эсвэл үсний тос. Яагаад гэвэл би үс маань ингээ юм намирсан юм зөөлхөн байх дуртай. Энийг болохоор би юутэй авсан юм. Ангижуулагчтай цуг авсан. Тэгээ ангижуулагч яг ижилхэн байгаа. Тэгээд өмнө нь болохоор би энийг хэрэглэдэг байсан. Энэ Kundal брендийн би бас шампуныг амар хэрэглэдэг байсан. Шампун бол энэ тритментийг цуг хэрэглэдэг. Тэгээ энэ үнэр нь амар гоё Cherry Blossom-ийн үнэртэй. Миний бүр хамгийн дуртай үнэр. Тэгээд энийг болохоор би энэ үсний энэ тостой цуг хамт хэрэглэдэг. Тэгээ одоо энийг баг байхгүй болсон. Энэ болохоор үсний серум байгаа байхгүй юу? Тэгээд энэ яг Kundal брендийн бас энэ Cherry Blossom-ийн үнэртэй. Тэгээд энийг болохоор үсээ жоохон нойтон байх үед нь гарн дээр аваад тэгээд үснийхээ үзүүр хэсэгт нь ингээд түрхээд өгчдөг. Тэгээ үнэр нь бас амар гоё. Тэгээд одоо энэ нэмхэн үлдсэн байна. Гэтэ би энийг амар өдөр болгон хэрэглээд идэв. Бүр хаяада л нэг хэрэглэдэг нэг 7 хоногт 1-2 удаа эсвэл үсээ энд үдсэн үедээ хэрэглэдэг гэсэн. Тэгээд та нар иймэрхүү серум бас хэрэглүүл зүгээр юм шиг санагдсан. За тэгээд сүүлийн үед бас нэг хэрэглэж байгаа нь болохоор энэ тритмент байгаа байхгүй юу? Энэ тритмент нь юу вэ гэхлээр no wash treatment гэдэг угаахгүйгээр шууд үсэндээ түрчдэг тритмент. Энэ нь болохоор яаж хэрэглэдэг вэ гэхлээр үсээ зүгээр шампунд угаачаад тэгээд би ингээ үсээ хатааштай хатангуудад нөгөө нэг яг дунд зэргийн нойтон байхад нь бүр нойтон биш тэгээд бүр хуураа биш яг ингээ дунд зэргийн нойтон байхад нь гарн дээрээ жоохон нэг аваад хоёр гарандаа уурж байгаа. Тэгээ үснийхээ үзүүр хэсэгт нь түрчих юм бол ус амар гой зөөлөрчтэй юм байлээ. Тэгээ би сүүлийн үед энийг амар хэрэглэж байгаа. Өмнө нь болохоор зүгээр ангижруулагч хэрэглэждэг байсан бол сүүлийн үед зүгээр no wash treatment гэдэг үсээ хатаах явцдаа энийг ингээ түрхээд хатаахаар бас айгуу надад зүгээр санагдсан. Тэгээ энийг хэрэглэснээс хойш энэ серумыг бас нэг амар хэрэглэхээ бас болцсон гэх юм уу. Тэгээ энэ айгуу зүгээр санагдсан. Та нар бас энийг бас авч хэрэглэж үзээрэй. Энэ болохоор бас Kundal брендийн юм байгаа. Хамгийн сүүл хэрэглэдэг нь болохоор сүүлийн үед энийг авсан. Энийг болохоор би Coupon-аас захиалж авсан байгаа. Энэ нь болохоор үсний цуу гэсэн үг. Энэ болохоор амар гоё тийм raspberry-ийн үнэртэй. Энэ нь яг юу вэ гэхээр хуйхан сайн гэсэн. Миний хуйх болохоор сүүлийн үед ингээд амар захтнаад тэгээ ингээд дотор ингээд үсний дотор одоо хуйхан дотор штэ ингээд жижиг юмнууд ингээд гараад тэр нь амар захтнаа тэгээд үс ингээд жоохон тослогтоод ч юм уу эсвэл ингээд үснээс жоохон хуйхнаас ингээд жоохон эвгүүнэр гараад байгаа байхгүй юу. Тэгээ би энийг яаж арчлах уу гэ хайж хажаад үсний цуур хэрэглүүл амар сайн гэд тэгээ энэ үсний цууг зүгээр анх удаа хэрэглэж байгаа болохоор зүгээр Coupon-аас харж байгаа гайгуунтэй энэс нь авцахгүй. Тэгээ энийг бас хүмүүс амар сайн гэдэг юм билээ. Тэгээ өнөр нь ч гэсэн амар гоё болохоор үсээ угаасны дараа амар гоё энэ жимсний үнэртэй гэдэг юм билээ. Тэгээ энэ юу н амар вэ гэхээр энэ урдл нь юм хушуун юм байгаад тэглэхэд амар амархан юм билээ. Тэгээ энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр эхлээд үсээ шампунаар ингээд бүгдийн шампунууд ингэж угаачаад тэгээ тэрний дараах дээр болохоор энэ хэсгээр ингээд яг хуухныхаа ингээд хэсгүүд дээр ингээд үрээд тэгээд гараараа жоохон массажлаа. Тэгээ нэг 2-3 минут байлгаж байгаа. Тэгээ шууд угаачдаг. Хуйхан хэсэгтэй л түрхэн гэсэн. Үснийхээ энэ хэсэгт түрхэх хэрэггүй. Тэгээд хэрэглэл амар зүгээр юм байлээ. Тэгээ нэг 7 хоногт 1-2 удаа хэрэглэл зүгээр юм байлээ шүү. Тэгээ миний хуйхан дээр нүм гараадсэн юмнууд маань бүгдээр байхгүй болсон. Тэгээд жоохон захтнах нь бас амар бага болсон. Амар зүгээр юм байлээ. Та нарт энийг бас санал болгож чинь хуйхаа яаж имжлэх үү гэж санаа зовж байгаа хүмүүст энэ үсний цуу хэрэглэж үзээрэй гэж хэлмээр байна.
Тэгээ та нар хэрвээ өөр сонирхож байгаа юм байх юм бол комент хэсгээр үлдээж болно шүү. Одоо миний одоо би та нарт үснийхээ бүх хэрэглэж байгаа юм ингээд тайлбарсан шүү дээ. Тэрний дараагаар одоо та нар нүүрэндээ юу хэрэглэдэг ч юм уу эсвэл биеийн тос тиймэрхүү юм яаж хэрэглэдэг ингээд сонирхсан юм байх юм бол бичээрэй. Би та нартай бүгдэнд нь ингээд гоё тайлбарсан бичлэг ингээд цааш зөндөөний хийе гэж бодож байгаа. Night skin care хийхдээ би бас нэг жоохон бүтээгдэхүүн танилцуулсан шүү дээ. Тэгээд тэрийг хэрвээ та нар хүсэх юм бол би part 2-ыг бас хий гэж бодож байгаа. Тэгээд тэрэн дээр ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг талаараа бүр нарийн тайлбарсанч болно. Надад сонирхож байгаа юм байх юм бол комент хэсэгтүүлдэх юм бол би бүгдийг гоё ингэ тайлбарсан бичлэг хааштай хийх болноо. Тийм болохоор комент заавал үлдээгээрэй. За би тэ өсөө гоч өрөөдрий. Шум. За би өсөө будаад хүрээд ирсэн. Гэтэ үсэн штэ. Одоо ингээ гадаа одоо ингээ харанхуй болгоны юм харагдаад гэтэ ингээ харахад зүгээр агаад харанг болцсон. Зүгээр нөө. Зүгээр агаад гэтэ эндээс нэг танарт нэг харуулах уу? өсөө дахиад бодох хэрэгтэй болчихлоо. Нэг хараа одоо энэ зүгээр агаад. За өсөөс хөө таруулъя. Oh my god. Ингээд дүүргээд ингээ хажуу талаас нь харахад дүүргээд тээ. За тэгэл үсээ ингээ инглин гэсэн чи энэ дотроос нь ингээ бор уснууд юу вэ? Юун дელი бор ус вэ? Oh my god. Энийг хараач тээ даа нар. Хой. Энийг хараа. Өмнөх нөгөө бор ус маань зүгээр бэждэг нас. Зүгээр. Би бэж нөө гээ хараа. Оо за гоё. За нэг юм 2 өнгийн үстэл боллоо. Окей. Гоё орчлоо гэж бодоод баярлал үсээ ингэсэн чинь зүгээр бэжтэй. Үсээ дахиад бодох хэрэгтэй юм шиг байна. Энэ дотор тлийн нэг будаг хүрхгүй юм биш үү? Саяны будаг иймэрхүү үсэнд нэг нь бол хүрхгүй юм биш үү? Би зүгээр хүрх гэж магадгүй үзүүр хэсгээр ингээ хийх төрхэд энэ талаар нь хийх дүрээ дотор талдаа жоохон баг төрөх заахгүй тэгсэн чинь ингээд 2 өнгийн үстэй болчихлоо. Яах вэ? Тэгээ та нарт миний аль үснийх нь өнгө нь илүү таалагдж байна. Энэ ийм харан зүгээр энэ үсэл саяны энэ борон зүгээр бараг зүгээр ч юм уу ингээд хараараа байлгаж байгаа гинт дургуур хэмэл бороор болгож малгай. Борон зүгээр энэ үсэл энэ харан зүгээр энэ та нарт алин зүгээр байна. Сэтгэл үлдээгээрээ. За тэгээд өнөөдрийн маань миний ингэж үсээрээ тоглосон бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Надаас гоё юу мэдээж авмаар байгаагаа дор сэтгэл дор үлдээх юм бол би бүгдийг гоё дараа нь бичлэг болгоод оруулнаа. Одоо ойрхон гоё бичлэгнүүд зөндөө бичлэгнүүд оруулж гин. Тэгээд хэдүүлээ миний Instagram хуудсыг маань дагаад YouTube дээр лайк, subscribe хийгээрэй. Хэдүүлээ энэ жилдээ маш олуулаа болцгоё. Тийм болохоор лайк, subscribe заавал хийгээрэй. Минийхийг subscribe хийгээгүй үздэг хүмүүс амирх байд юм байли. Тийм болохоор заавал хийгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийнхын бичлэгээр уулзъя. Тэр болтол түр баяртай.